За сайн байцгаана уу манайхаа дэлхийг төрсөн минь аялын влогийн эпизод 7 та бүхэнд өргөд бэлэн болсон байна. За тэгэд Габи бит хоёр бол нийтдээ нэг 7 эпизодоор хай гэсэн боловчийг ерөнхийдөө манай энэ влогийг маань ялангуяа Эверестийн цуврал влогийг маань үзэж байгаа хүмүүс маань бас энийг арай урт болгож өгөөч гэсэн хүсэлт маш их комментэр ирсэн учраас бид бүхэн сүүлийн дугаараа ойролцоогоор нэг 2 цаг гарan болгож нэг хийж ирснээс 2 салгаж хувааж хийхээр болсон. За тэгээд эпизод 8 маань буюу хамгийн сүүлийн дугаар маань дараагийн дугаар дээр гарна гэсэн үг. Энэ бол хамгийн сүүлийн дугаар биш болсон шүү. Гэхдээ энэ дээр яаж байгаа вэ гэхлээр Лобучи буюу 4940 метрийн далайн түвшнөөс 4940 метрийн өндрөөс бид бүхэн 5164 метрийн өндөрт орших Горак шип дээр очих болно. Манай Санжаагийн маань хамгийн хүнд өдөр болсон байгаа. Далайн түвшнөөс 5000 метрийн өндөрт гарна гэдэг бол үнэхээр тоглоом биш. Энэ хооронд юу тохиолдсон, яасан хийсэн бэ гэдгийг одоо би энд яриад явах уу? Хамтдаа үзцгээе. За өглөө day 8 билүү. Энэ шин цас орсон юм шиг байна. Тэгээ нар гараад хамгийн хайлчлах шиг байна. За би хандаж юм нэ. Тондаагүй шүү. Тондаагүй. Юугаар угааж байгаа юм? Oral B-ийн Мань ингээд эдний цаазаар шүлээ угаах тоонд юу бодогддог гэж. За. Нөгөө нэг Don't close my eyes. It's ямар кино вэ? Армагеддон дээр нөгөө нэг юм нэгдэрчээд байдаг шүү дээ нөгөө нэг солидлоо нөгөө нэг солироо ухах гад нэг өрөн байдаг шүү дээ. Тэр нь нэвдэрчээд байдаг шүү дээ. Тэрнтэй амираад юм байна шүү дээ. Яа их хүн нэг юм биш. Дэрэлэмгэлгүй. Тэгээ энийг мань нэрээ. Хамгийн шүр хааж нэрлэхээ. Баяда юун дээр л зэрэгсэн бэ? Таквондо дээр нэрш нөө. Үгүй би нөгөө юун дээр би бол таквондогоос өмнө. Би л нөгөө юун дээр мила бодол дээр л байсан шүү дээ. Зэрлэг таквондо шүү дээ. Тий. Би бол хамгийн сүүлд тэнцээ зэнгэсэн. За тэгээ өнөөдөр манай хэлчих. Day 8 Дайрна. Яах гэж үзснэ. Дуусгах гэж үзснэ тий. Өнөөдөр барыг дуусчих хаа гэж бодож байна. Өнөөдөр тэгээ бодсон чи тэр хоёр өнөөдөр дуусгах юм бодвол хамгийн урт алхалтаа өнөөдөр хийх юм байна. Өнөөдөр үү? Өнөөдөр хамгийн урт гэж үү? Day 2 хамгийн урт шүү. Хэрвээ дайр үү? Day 2 тийм урт биш. Чиний би өнөөдөр дайрах юм бодоод ингэн очихдоо 5 цаг. Буцахтаа хамгийн багадаа 2-3 цаг зарцуулна. Тэгэхээр 7-8 цаг гэсэн үг. Биш шүү дээ. Хоёулаа тэр юун дээр хоног шүү дээ. Горацо юм. Горацо дээр хоног шүү дээ. Горацо орох зам чинь 3 цаг. Тэгээд цаашаа тэр хонхгүй гэж үзээд байгаа байхгүй өнөөдөр. Хаана хоног нэг? Буцахтаа горацо орно шүү дээ. Өнөөдөр шууд Everest Base Camp руу явах гэдэг шүү дээ. Биш. Чи өөрөө амар буруу яриад шүү дээ. Энд одоо Горацо дээр 3 цаг явна шүү дээ. Тэгээ Горацоос тэгээд юм идчихээ цаашаа Base Camp руу явна. 2 цаг явна. Тий. Base Camp дээр тэгээ байж байгаа буцаж Горацо дээр очиад Горацо дээр хончоод тэгэхээр 7 юм 8 цаг болдог байж тээ нийлээд. Биш чи юу бол ингээд тайцтай. Яах цагаан гэдэг. Гор за усыг чи яаж юугаар яасан юм? Мэдгүй би над чи хэрэглээгүй. Тэ юу хэрэгэлсэн юм? Би нөр амаа угаагүй. Oh shit. Энэ хүмүүсийг хэрэглэх юм байна. Найз минь найдварсан. Найз минь гиз. Жохом уу байна. Толгоо бас юм аймаас ч одоо гидсэн ингээд. Айгу хэцүү болчихлоо.
нар ингээл хүлээгээл чинь та нойлоос гарч ирэхэд. Хаан гараад ирчихэл явах гээд байдаг. Зүрх юм замда. Замд одоо 0 байхгүй. Сайн 0 ороод авах хэрэгтэй. Бум сакалака. Намусука жогтия. Юу ч юм. 你好 Ниха. Намусука. Намасте. Намусука 뭐네? жогтия. Намасука is what do you mean is Намасука. Kumar. Namaste. Same. Тола сон자. мати дани. А 예. Оо гараад ирсэн. Best friend. It's my best friend, new best friend. New best friend. From yesterday. Энэ байхгүй л яана өдөр шингүү найзалж байна. Шээж ин гэдэг бөксөр. Бүксөрөө шээж байна. Бүкс маань шээж болсон. Одоо удахгүй ярина. За. Өнөөдөр бейс камп үзсэн. Ер нь жоохон дотоод да. Инээ зэж. Тэё би зүгээрээ. Манай тотогон гайгүй л. Миний зүг өндрийн өвчин гоо. Бид явц дээр томоороос авсан. Өндрийн өвчин ер нь нас хүүс хамаард юм уу? Ямар ч хамаагүй наад чи. Нас хүс. Нас хүүс гэх тий. Арсанг. Нас хүүс арсын хамаард гэж үгүй наа чи 7 настай хүүхдэд ч байдаг. Тэгэхээр яг зөв өндрийн өвчтөн өвчнгүү хүн гэж л байдаг юм билээ. Тэгээ гэртээ өвчтөн хүн л болж таарсан. Гэтэ яг хөө минийх зүгээр бас нормал. Гэтэ одоо тэр өчргүү нэг 7-8 мянга руу би бол гарч чадахгүй. 5300 5400 дээр гарч байгаа. Чи дараа жил явна гэсэн юм шүү. Миний хувьд дээдийн заяа эмчилж болдог арга байх л хэвээр. Тэгээд нэг групп авч явнаа. Зач бадаа дэц нэг групп ажил авна л гэдэг. Зэ. Чана зэ. Чи бид ч одоо ирэх аа. Байна гараад. Өвчин танад юм болохгүй. За ингээд зүгээр хэсэгтээ зүгээр л намайг харчих. За та. Чи зүгээр л ингээ өөрийгөө ч харуулчих. Нөхрийгөө гэрээсээ хөөгөөд цонхоор нь хувцснуудын шиддэг шиг. За дандаа нөхрийгөө биш эхнэрийгээс тэгж хөөж болно шүү дээ, тэ. Тэрэн шиг ингээ сайхан шидэж байна. Ах бол их чи хөөж байна. Вау. Энэ амар өндөр өргөл юм билээ ш. 7700 гэсэн ш. Kumar is front of the mountain is 6006 meters. Yeah, 7000. Яа. 7700 гэдэг чинь. Almost 8000 гэдэг чинь амар өндөр өргөл ихгүй юм. Эверестээс ирдөө 1000 метрээр л 1100 метрээр амхан гэх юм уу? Ийм амар өргөл байна. Хазин ортой. Яс 7000 доллар авсан шүү дээ. Тий. Амар гоц. Нуци гэдэг нэртэй. Нуци гэдэг нэртэй юм. Мэддэм үү? Миний урал хатаж матад ямар хэцүү байна. Хэцүү юм. За
Дараагийн. За тэгж авалцаа. Аялын влогтой минь хамт байгаа та бүхэндээ маш их баярлалаа. За тэгэхээр дэлхийг төрсөн минь аялын влогтой минь хамтран ажиллаж байгаа Zubrocco брэнд байгаа. Тэгэхээр Zubrocco-гийн хувьд за Европын номер 1 бүтээгдэхүүнээс гадна дэлхийд за борлуулалтаараа 3-т ордог ийм бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр Польшийн онгон зэрлэг ойд ургасан бизон шилб дарж бэлтгэдэг дэлхийд цорын ганц архи бол Zubrocco юм. Тэгэхээр Zubrocco брендийн хувьд 600 гаруй жилийн уламжлалт жор хамун байгалийн содон үнэр хамун гайхалтай амтаараа ялгардаг бүтээгдэхүүн байгаа. Ингээд манай за дэлхийг тойрсон минь аяллаа влогийн хамтрагчаар Zubrocco брэнд хамтран ажиллаж байна. За бид нар алхасаар байна. За Шерпа битэр төрүүлж байгаа алхачлаа. Санжаа маань цацж байгаа болно. Хамаг эцсийн ус юм гараад байгаа болохоор энергигүй л ах шиг байна. Амар урд ядарч байна, амар урд яд. Сүлдээд байна. Цацж байгаа. Тэгээ гайттай хаана алхаж ийсэн. Тэгээд сэрж байгаа хаа. Өнөөдөр 3 цаг яваад дараагийн хоноглох газар авчих юм. Тэгээд цаашаа яг зэрсэн бейс камп маань 2 цаг яваад хурчин. За санжаа маань ирж ах шиг байна. Гинцэг нь л харагдчих шиг. Бүрсэлтчихжээ. Явах нь онда. Зөвхөн. За хамаг эцсийн ус юм гараад байгаа бол ямар ч энерги годог. Ийт бол. Яаж юм би ч арзаад нэ. Бүх булчин бод. Тэнгийн нүдэ байна гоцгоо. Үгүй риск барах юм уу? Чи хөглөө айгу айтаага байсан. Яагаад ингэ тийм юм бэ? Метр дээшлэгдсэн ингээд өгдөг юм болоо. За одоо юу ч хэлсэн дуусах нь да. Тийм харин ингэ амар өвдөлттэй. Тийм ингээ амар бадараад. Тэг би сая ингэ ямар сандаа өөр хүчнийхээ мөрийг ингээд явчихсан. Тэгэхгүй л яг энэ болчнонгууд төр ингээд ямар нэг юм байдлаа таарлаа. Би яг энийг хамгийн анхд юун дээр мэдсэн аахгүй. Вьетнамын нэг юу лээ? Сапа дээр яг нэг жоохон эвгүй болоод. Тэр яг миний харсан хамгийн өндөр болж таарад. Тэгээд тэр үдэг жоохон мэдрэгдэл болсон юм шиг. Одоо энэ 5 мав руу гараад ирэхээр бүр. За. Одоо шаагч байгаа шүү. Одоо хайрах. Now we go 3 hours, right? Yeah. And to EBC 2 hours. Yeah. Totally 5 hours. Okay. And back 2 hours. Back 2 hours. We stayed there 1 hour and totally 8 or 9 hours. No?
Okay. Өнөөдөр гэхдээ base camp бодлоо хаа. Яса. Арайцдаг жоо. Амарсан дээр үтгэв. The EBC is over there, right? So now it's last point, last near to mountain. Now you know there's our point, there's a mountain. There is the last point, there is a mountain. Which one is this one is Everest? No. No. No, see. Би айгуу дураа. Чи одоо гарсан уулаад одоо. Уул болгоно Everest. Эверест гэдэг. This mountain, you know, this mountain also Chinese mountain. From China, Chinese? yeah. Chinese? Yeah. Okay. Which mountain? This one. Аа They тэр are from China. ортлын хоёр This харагдаж байгаа. mountain from China. Уул. Ah. Хиттэй уул, хиттэй хэлэлтэй уул юм байна. Everest is from China and sharing with Nepal, right? No, it's like a half Who is? 50-50. Yeah. The most part is the Nepal. It's like a little bit part of the China. 50-50. Наадах чи ойлгодгүй юу? Тэгсээ 50-50. Саяных бол жоохон ойлгомжгүй байлаа тий. Яст хөгжилтээр хэцтэй шиг гомоорс. Ah, this one is Everest, right? Yeah. Яакш. Okay, we talk each other is better for me. Yeah. Yes. Тэгвэл яг нөгөө өвчин зовлонгоо бодоод байна. Өвчин зовлонгоо бодвол юу н явдгүй юм байна шүү. Тэр ийшээ явж яхад наад хайлтад үдчих гарч ирээд байв. Шал өөр юм бодоол ямар гоё юм бэ гэж яваад байсан. Тэгээд тэгэл яваад. Аялын влогтай минь хамтдаа үзэж та бүхэндээ маш их баярлалаа. Тэгэхээр манай дэлхийг тойрсон минь аялын влогийн хамтрагчаар Old Spice брэнд бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Тэгэхээр Old Spice-ийн зүгээс нэгэн урамшууллыг зарласан байгаа юм байна. За та бүхэн Old Spice-ыг авсан баримтаа хож цэгийн мэн вебсайтэд бүртгүүлээд за 300 сая төгрөгийн шагналын сантай за чанар бол ухаалаг хэмнэлт урамшуулалт хамрагдах боломжтой болж байгаа юм байна. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг хож цэгийн мэн вебсайтаас аваарай. Ингээд манай влогийн хамтрагчаар Old Spice хамтран ажиллаж байна. Нэсэ бодлоо. Чи ямар хазар хөндрийн өвчин байхгүй. Хоёлаа шаасан болоо. Хоёулаа тийм байсан бол яа дуусаа. Тэ? Тэ шүү дээ. Хоёлаа тийм байсан бол барь утсан бах уу? Ахгүй зүнх яг коморт. Шерпад өгцөө. Тэгэхдээ яг энэ хэсгэр алхах бай. Тэм гайз. За энэ бол Эверест. Харсан болол нь бол Эверест гэж. Одоо бүр дэмэрч шүү. Ингээд хүнтэй юм яриад яваад байвал арай сатарж юм. Тэгээ одоо 5000 дээр гарч ирсэн байгаа л үү дээ. 100 м дээшлээ хэлгүй дээ. Тийшсэн. Тэнд 300 хангалт гэсэн байна. Энэ сикийг нормал гэдэг юм да. Яа, энэ нормал бол хэцүү яа. Би одоо хитэн ч юм уу байгаа. Эндээ хордлох бол авахаа гэж. Чи тэр шинэ юм нэмэгдсэн.
ходоод нэг. Энэ зээч. Яа. Анаач вэ? Одоо шүү дээ тий. Энийг үзэж байгаа хүмүүс энийг юм маягтай юм гэж бодож магадгүй. Тэгж бодвол бодвол. Бодлоо. Тэгээ бид нэр энийг болохоор гоё яад үзээсээ. Над шиг хүмүүс угаасаа байгаа. Габи шиг хүмүүс бас байгаа. Чиг байлаацгүй байна. Габи шиг байлаацтай байна. Сайхан өвчин зовлон үзчихэд ирэв. Тэгтээ бас яг энэ зом барь үзчихэд ирэх бас нэг каф баха. Каф. Миний яг энэ доктор хүн байгаа байхгүй. Тэрийг бол энэ дарж чадахгүй юм байна гэдгийг ойлгоцсон. Тийм энийг надад хүмүүс хэлсэн байхгүй. Яг гарч ирсэн хүмүүс. Би нэг зовлоо барьлаа энэ гэх юм. Гоё шунаад өгөө. Пост хийсэн юм аа. Чи бас бейс кемп руу яваад яг над шиг энэ зовлонд орсон хүмүүс байна. Монгол нэрсэр. Тэр хүмүүсээ тэгж хэлээ. Чи одоо наад чи бол нэгэнт хэлсэн бол дуусгүй. Иймэн дарагдахгүй хөшөө. Тэгэл дотор ч нэг латрын писта байгаа. Тэр цаа буцах юм. Тэрнтэйгэл алцдгийн даал гэсэн. Тэр тэрийн туршиж үзсэн. Гэтэ би бол яг энэс дэш. За би гэхдээ яг үнэхээр 6100 авиралт хийж үзэх хүсэлтэй л юм. Гэтэ энийг тодорхой хэмжээнд дэмжilдэг арга байж та. Би бол ерөнхийдөө 4900 дээр айгүй асуудалтай гарч ирсэн л дээ яг үндэ гэж яах. Асуудалгүй гарч ирсэн гэж хэлэх гэж байна. Бас арай бодлоо гарч ирсэн. Тэгээд 4100-аас ярьсан шүү дээ би ч. Тэгээд энэ эдгэрдэг байх хэвээр. Би ямар учиргүй бүр 7800 руу гарах гэдэг шиг. 6100 руу гарч байгаа. Одоо яг би өөрөө гарч байгаа өндрийг нэг 700 м-ээр дэвшлэх гэж байгаа учраас ямар нэг оргилд гарч зүгээр үзмээр байгаа байхгүй. Тийм учраас энэ ч болвол зөв тийм хүсэлтэй. Тэрний тулд энэ хай альтитуд сиквенс гэдэг юм аа. Эмчдэг хэрэгтэй эсвэл тасах хэрэгтэй. Яа гэм мэдэхгүй ингээд бодвол. Чи тэр үд мантаа гарах уу? Байна уу? Мэдгүй байна хөш. Тэр үедээ толъё. За энэ надад гэж. За миний нэ зэрн одоо төгчлөө шүү дээ юу мэдэрч байна. Баш ялчийн талтайгаар бичиж байгаа нь ядаж. Би жоох хитайхан замаар явдаг уу. За яар минийс. Микэ гаргаж ирэх үү? Тэгээд микэ яриад ханаас ч бичиж гоё харагдарлаа л да. За окей шааш. Цагаа. Ихтэйхан. Гарч явсаа л гэж бодчихъя доо. Баярлаа. Өөрчтөө. Одоо угаасаа тэр нэг итгэн цаг явал зарсан газар хүрэх гээд байна л та. 300 м үлдлээ штэ дэшиг. Юу хэцүү замуудыг амар хөнгөрүүлсэн болохоор одоо үлдсэн зам бол нэг тийм амар хэцүү санагдахгүй байна. Санжаа маань ихтэйхан гарчаасаа л бодох юм аа. Өвдөхгүй юм байхгүй маа тий яж. Тэгээд одоо ер нь зарсан газар маань очиж байгаа болохоор амар баяртай байна. Очичоод одоо нэг хэд 3-4 хоноод гэртээ харих гэж байна. Яг уу. 3-4 хоног доошоо буу штэ чи.
4 5 хоног. Тэгэхээр яаж лээс харих өдөр ойртож байгаа болохоор их баяртай. Яа гоё бууз. Дис салаад идвэл яа. Чансан өгөх юм ах. Хоньны хаа чансан яа. Хоньныгаа идмээрээ. Энэ бүр араа нэг хөлтэй хүн явж шít. Хайтан явж штэ. Харин тий. Аанда аваарай. Тэгэхээр чи одоо ингэж нэг хөлтэй хүн явж байгаа. Майнид одоо юу юм бэ те? Иччлээ штэ чи одоо бүр. Яа. Хайтан явж дээ штэ. За би ер нь өөс иччих хүлээ. За. Таягтай өмнө хүртэл гараад ирсэн. Яста амар шигтэй энэ даа энэ. Амар тавшаад. Харин тийм. За өөр. Тэ. Өөрсдөө нуруулах талах. Хацтай хүмүүний. Энэ өндрийн юм айгүй юм. Би сая тэгтээ учрыг нь ойлгоцсон. Өндрийн юм биш тий. Яг тэгэхээр энэ ачаачаалт юм. Ганц юм. Ихс юм ачаалт шүү дээ. Өндрийн юм. Ийм ээ? Тийм. Замалын жилийн нэг тийм юм байгаа. Тэр юм булчаа ачаалдаг юм бэ. Тэгээд яагаад гэвэл би нэг 12 цагийн зайтай байх хэрэгтэй байхгүй. Тэгээ яг өглөө 9 дуугаад 29 дуух хэрэгтэй. Тэгэнгүүт би өчтөр гэсэн. Ухаан мартаад унтаад шөнө 1 цаг 30 минутанд харахгүй ирэхэд баах гэж ирээд тэгээд баах гэж хэлээ би намайг таягаараа хүндрэх гэж Баага. яах гэж. тэгээд сэрээд тэгээ ууцсан тэгээд чи дунд нь 4 цагийн зөрүү гарчиж байгаа юм. Тэгвэл тэр 4 цагийн зөрүүн дээр нөгөө нэг үйлчлэл нь 2 дахин нэмэгдчихэж байгаа гэсэн үг. Тэгээ одоо энэ нэмэгдэж байгаа одоо амар ачаалаад байгаа байхгүй юу. Зүгээр мөрөн дээр тэр өргөвчөө өргөд хүртэл яг тэр хэсгийг амар ингэж өвтгөөд синэгцэд байдал үүсгэсэн. Тэгэхээр өндрийн өвчтөй бөгөөд өндрийн юм уух гэж хүмүүс байх юм бол circle яг л 12 цагийн зайтай л уух ёстой шүү заяа. Энэ имийг яагаад цагт нь уух ёстой юм бэ гэдэг чинь амар учиртай юм байна. Ялангуяа энэ төстийгөө ингэж дэшин мэшэрсэлд оруулж явж байгаа тохиолдолд бол айгуу сайн. Цагийн зөрүүг хуцаадаг юм би. Энийхээ цагийг маш сайн барьж явах хэрэгтэй. За. За бай. Өглөөдөө ер нь бол их давгүй байгаа даа. Тэгээ одоо нэг юм өдрийн цайны цагаар. За нэг 12-оос 1-ийн хооронд бол муудаж эхэлнэ. За тэгээд нэг 1 цагаас нэг 4 цагийн хооронд бол эрчимтэй муудаад байгаа юм л да. Тэгээ энийг одоо би үнэхээр хэлж мэдэхгүй байна. Одоо юунаас болдгийг шинжлэх ухаанаараа яаж тайлбарладгийг. Зүгээр яг би ингээд одоо манай Эверестийн влог гарч эхэлснээс хойш надтай маш олон хүмүүс холбогдож байна л доо. 4000-аас 5000 метрийн өндөрт гарч үзсэн хүмүүс. Манай Монголоос бас ерөнхийдөө Everest Base Camp руу гарч ирсэн зөндөө хүмүүс байд юм байлээ. Тэр болгонтой ингээд туршлага солилцоод ярьж хахад гарч чадаагүй, дундаас нь болсон, тэгээд биеийн байдал нь муудсан, хөлн нь өвдсөн ч гэдэг юм уу. Ийм тохиолдол угаасаа амар их байд юм байлээ. Тэгээ яг зүгээр бодит байдлыг айгүй тийм детальтай үзүүлж байгаа нь л бит хоёр болохоос биш. Ер нь бол монгол хүний бие дээш харахад угаасаа бас өвддөг юм байлээ. Би бас гарч чадаагүй штэ. Тэнд нь явж байгаад миний бие муудаад болсон штэ гэсэн тийм хүмүүс яг юм хувийн чатаар ч юм уу холбогдоод ингэж байгаа айгүй их тохиолдлууд байсан. Тэгээд тэр болгон дээр бас тийм тохиолдлууд бас байд юм байна да гэдгийг ер нь мэдчих авсан.
Би бол сүүл рүүгээ ер нь бол яг гайгүй би жоохон гайгүй тасаж эхэлсэн. Зүгээр нэг ядраасан юм нь болохоор яг өглөө гарахтаа бид нэг бараг юм итгэхгүй нэг цэсэм ганц хоёр цэсэм талах нэг омлет энэ төр идээд гарсан болохоор тэрэндээ бас нэг жоохон энерги муутай байсан болохоор жоохон ядарсан. Гэтэ яг би бол өмнөхөөсөө ядралт нь бол арай гайгүй байсан. За тэгээд энэ өгсөөр харахлаар зүрх хөвтөө болчиход байгаа. Найз минь та. Яа тийм баг. Сайн амраад гарчив. Энийг харахад гайгүй мөртлөө. Явахаар амар байж байна. Читрийн уул бас яг юм л байсан шүү дээ. Читрийн уул чинь яг ямсан ч амар өстэй. Читрийн уул чинь тэгтээс өндөр байсан. Тэгээ чи яагаад ядраад идэх гэхээр. За тэг өмнө хэлсэн дээ. Оксиженээ татагдал. Тийм ээ. Зүрх идэх ачаалж байгаа. Бүр хурдан ядарна. Хурдан сэлдэн. За энэ андууд л яг тий шорцсон. Цусандаа байгаа хүмүүс. Яар хараа. Яа. Яс мэсэ. Болж шүү. Болох гээд байна. За. Зүгээр жирийн янзлмаар. Тэгээ ингээ амар ядраад бичгээр бүх юм чи сонсчдаг. Тэгээд эвгүй газруудаар явахдаа хөл гараа бас аягүй сайн газар. Техник газар тавьж явахгүй болвол шүү. Дэлхийг тойрсон минь аяллаа влогтой маань хамтран ажилласан Авандра байгаа. За тэгэхээр Авандрагийн зүгээс маш сонирхолтой олон шаарж болоод EcoFlow-ийн бүтээгдэхүүнүүдийг Монголд оруулж ирдэг байгаа. Тэгэхээр та бүхэндээ яг одоо бэлэгтэй урамшуулалттай худалд Авандрын зүгээс зарласан байгаа юм байна. Та бүхэн Авандрагаас EcoFlow брендийн River 3 Max Plus бүтээгдэхүүнийг худалдаж авах юм болвол 60 вольтын EcoFlow-ийн энэхүү нарны хавтан бэлэг болго авах боломжтой байгаа юм байна. Энэхүү нарны хавтан маань EcoFlow брендийн ерөнхийдөө ном шиг нэмхэн 3.2 кг жинтэй. Өөрөөсөө Type-C гаралттай тул гар утас болоод ноутбук, iPad зэрэг жижиг гаджетуудыг цэнэглэхэд хамгийн тохиромжтой юм байна. Дараагийн бүтээгдэхүүн бол Charge брендийн IceMag 2 хэмээх зөөврийн батарей байгаа. Энэхүү зөөврийн батарей маань шууд утасныхаа хойно ингэж байрлуулах боломжтойгоос гадна өөр дээрээ сенстэй учраас утас халах зэргийг өөрөөхөө сенсор шийдэж өгдгөөс гадна 10,000 ампер шахдаг учраас жишээлбэл iPhone 16 Pro Max-ыг 25 минутанд 50% хүртэл шахах хүчин чадалтай. Ингээд манай дэлхийг тойрсон минь аяллаа влогтой маань хамтран ажилласан Avandra брендийн хамт олонд маш их баярлалаа. Тэгээд та бүхэн Avandraгаас зарлаж байгаа бэлэгтэй урамшуулалттай худалдаанд нь амжиж оролцоорой. Ой чэсвэр. Амар харагдаж байна юмсаа. This is everything. Солидарч.
бороо тусалж яах ээ. Бороо? Яа. Аанаас бороо. Тэ над дээр туслаа. Энд чи тэр доош үсээ айцаа. Салхи тийшээ батчих. Ихэлдэж иргэлж байгаа одоо хэлж байгаа юм болоо. Оо shit. Амар өргөж байгаа. Оо. Яанда. Яг тэр дээрээс хөөр аа. Бүр тэр дээрээс хөөрч амар. Гэтэ одоо хоёр алхаад ядарч өгөх гэж. Стигийн төлөө тэр дээр хаа. Энэ бол гараа. Харилроо гарсан юм. You guys down from 8K? No. Бүгинэ анд. 8000 гарсан шиг царайт. Би энэ царайтай хат ч тийм. Тэ. Яг тэрэн дээр алхахлаар л амар гарах гэдэг энэ даа. Яг тэр дээр алхаа цаашаа фонлоод зураг авах юм бол амар Чихөө. гармаар байна. Минь одоо юу бодож чинь? Гайгүй гарч байгаа болов гэж бодож байна. Одоо яамаар байна юу? Яг 2 3 яг 2 алхаал. Тэгэл ямар ч хичүүч алга. Булчинд ямар ч хүч алга. Эсвэл явахгүй. Читэр гиз өвдөд күүлгээд хоол идэж чадахгүй тэр бүр амар болчлоо. Тэгээд угаасаа нэмээд high altitude нь орж ирээд. Иймэрхүү л байна да. Хүн гэхдээ би бол зөндөө тамирдчих үзсэн. Ингэж тамирдчих үзсэн. Ингэж тамирдчих үзээгүй. Зүгээр одоо дээшээ битил зүгээр л ийм тэгшин зам дээр явж чадахгүй шүү дээ. Амар тамирдд юм байна. Одоо 5000 руу бол гарцсан баг тий. Хараач дээ го лобучиос хаад. 70 м дэш яваа байл хөтэ арайч дээ ингэж зовч байгаа. Явсан багаа гэж. 5000 гарцсан бахаа бүр. Гар 5500 дээр явж байгаа хаан да. Таг. Яцаад өксөр зам гарч ирдэг ба. Тэр бүр яг бүр физикли бүр яг бүр дуусчихлаа шүү дээ. Яаж юм бэ? Явдаг л хата. Өвөр гарч ирэхээр зогсдог аахгүй бид нар. Сайн нэг хөр зөрсөн. Хөр зөрөөд мангараас дахиад гараад иртээ. Хөөш. Та нар хүчил төрчихгүй бол хинч биш юм байна шүү. Ээ шүү. Габи маань ер нь харьцангуй гайгүй гацсан. Тэгээ надад энэ яаж мэдрэгдээдсэн гэхэлэр айгүй хэцүү юм нэг юм. Зүгээр л ингээд нүдэнд харагдаж байгаа нэг 10 м газар тий. За тийшээ ингээд нэг энгийн тохиолдолд хүн нэг 10 м газар алхахад ямар байдаг гэдэг бол ямар ийм эрч хүч энерги зарцуулдаг гэдэг ер нь бол хүн болгоо мэдж байгаа. Тэнгүүд яг л ингээд энгийн нөхцөл байдал дээр байдаг шиг яг 10 м газар яваал цаашаага бүр ийм ямар ч алхах эрч хүч бүр ямар ч энержи шууд 0 болоод зогсоодсон. Тэр бүр амар сонирн байсан надаа. Тэгэл амраал тэгэнгүүт яг сайхан амарчин. За би ингээд дахиад алхаж чадах нь дээ. Дахиад хангалттай нэг хэдийн минут алхачин та гэ босоо алхангууд дахиад нэг 20-30 м яваал дахиад бүр энержи дуусаад байсан. Тайгаа дийлхэ болцсон. Тайг бүр ингээд тэр чинь ууланд амар хөнгөн зүйл байгаа шүү дээ. Тэнгүүд ерөөсө тайгаа дийлхэ болцсон. Тэгээд тэр үед би яг нэг л юм толгонд дээр амар урс. Тэр нь юу байсан гэхээр за ихтэл хий бид нарт ингээд амьд байх бүх зүйлийг өгж идэм байх. Хэрвээ өгөхгүй байвал бид нар яг хин юм бэ гэдэг тийм бодол яг тухайн үед айгу орж ирж байсан. Тэгэл амар л их юм бодогдсон доо. Тийм. Санжиг би зүгээр ганц айжсэн гэд цус харавчих байдаг гэж хэлсэн та. Яна энд манай найз чад ингэж явж чад гэд харавчих үдэ марвчих үдэ гэл тэгж л айжсэн. Тэгээд
Тэгээ өөрч одоо юу бодох вэ? Одоо би юм байсан болохоор элдэн янзын болчих хөдөл гэж яажсэн. Тэгээ бусдаар бол гайгүй. За одоо манай тэр эцэг зөксөл бейс кемп маань яг тэр чигээрээ тэр нэг уулын ингэрт баахан цаснууд байгааз тэр хавьд жоох өгсөөл манай бейс кемп байгаа юм байна. Тэг өнөөдөр ялчгүй. Бейс кемп дээр очиж чадвар. Очлаа штэ анда. Тэглээ. Эцсийн Эцсийн зөксөлөө. Манай чи гарна баах юм байна. Тэг яг одоо хоёул яг Ханаа санжаа маань чаас энерги шавах гэж өгч байна хөрх. За. Заашлаас гарчлаа. За тэгээд одоо нэг цаг орчим яваад нэг тэр хоноглох зэрэг очиж байна. Тэгээд тэнцэнэ хавцтай. За аяллаа туршид бидний замд байнга байсан голын ундраг нь энд байна. Би Кумараас асууж ирсэн. Ундраг нь хаана байд юм бэ гэж Everest Base Camp дээр байдгаа гэж хэлсэн. Тэгээд ундраг дээр нэрлээ. Тэр чимээ зөвхөн эндээс л гарч байгаа. Эндээс биш. Сонио ундард юм би тий. За. Тиймэрхүү. Миний харда 8K expedition гээд ийм юутай ачаатай сарлагнууд 8K-гаас л бууж ирж байгаа юм болов уу? Өглөө нэг 2 зэсэн талах нэг омлет итэл тэгээд ингэж их явж болж байгаа багт тамир тасарлаа юу. Энэ хүмүүст нь одоо өөрсөнд нь ч гайгуулах л та. Бид нар ч өдөр ядарч штт. 2 зэсэн талах нэг омлет. Тэгээд ийм их замыг зоолох төрчтэй. Найз чаас. Одоодгүй ирлээ анда. Let's go. Come on baby. Хөрхөн санжаа. Sexy санжаа. Тоо гарах байлцсан шүү дээ. Би сайн тайга өргөж дийлэхгүй болохоор өгчлөө шүү дээ. Тайга өргөж дийлэхгүй шүү дээ. Тэгтээ ингэж амар шүү дээ. Ингэж төлөлдөж юмсангүй энэ амар юм байна. Тэгээ физикли төлөлдөлт гэдэг чинь шүү дээ. Өөр юм байна. Энд гайгүй байсан ч одоо үлсэд ядраад байгаа. Би аюу болно. Хоолоо гаргаад хоол идэж чадахгүй болохоор шүү дээ. Тэгвэл тэнд харагдаад хахад очиж чадахгүй гэхээр дургу өргөд. Би моциклын унаа өнөөгөр үлдэх гэж 5,000 шаагаад очив юмсан. Моциклын унаалч тэгэн л дээ анда. За.
Let's go. Аа, тэгтээ харагч бас. Оо яа наш харагч. Харлаа л тэгэл. Тойрол. Яа үлсээ тодоо тоосон. Тэ дахиад та байхгүй бол тэ. Жоркиг л тийдээ тэгтээ үнэхэр жайлж байна те. Байхгүй. Тог байхгүй. Амсгал хагаар байхгүй. Йоо яж итл. Яг тэр нэг хэсэгхэн уулыг даваал манай нөгөө хин Кумар тэнд Everest Base Camp гэдэг байна гэж заадаг байхгүй юу. Тэгээд тэгсч ёо би бүр яг ингээл нэг юм тэр үед амар хэцүүс учраас яг нөгөө нэг юм хамгийн сүүлд очих зэгээ ингээд анх удаа харж байгаа байхгүй юу. Жинхнэр ингээд нүдэрээ хараад тэгэл бүр үнэхээр ингээл ваа гэл ойрлол уйлмаар санагдчихсэн. Даанч бүр тэгч ирч хүч байгаагүй. Тэг яг тэрийг харж байгаа хэсэг бол яг нэг юм бүр амар их зовлонгийн араас болохгүй гэдэг хат ингээд зөрж очоод тэрийг харж байгаа яг ингээ анх удаага ингээд харж байгаа шүү дээ. Тэр мэдрэмж бол бас л үнэхээр тасархай байсан шүү. Нэг өдөр дайраа дуусгачих гэдэг бол нэг юм ярьж байгаа. Тэг Лобучигээс гараад Горакшипээс та нар тэнхээтэй байх юм бол Everest Base Camp дээр очиж болно гэдэг чийсэн. Тэгээд бид хоёр бол уулна Everest Base Camp дээр гааста өгсө очиж гэж бодож исэн. Тэгс чи юу хараад ицсэн Горакшип дээр бүр аим тавьж очсон би бол бурхан минь ёо тэр ямар амар байсан бэ. Энэ удаагийн явагдсан бол яг уу гайгүй мөртлөө нөө оксижен багассан болохоор тэрэндээ л амар ядард юм бэлээ. Тэрнээс өмнөх туулсан замуудыг бодвол бид 2 ч юм 3-4 цаг явж байгаа юм. Одоо 100 г ачаач одоо 1 кг юм шиг одоо хүнд санагдана. 1 кг ачаач одоо 10 кг юм шиг хүнд санагдана. Тэрэндээ амар их ядардаг. Оо за ашгүй кемп дээр ирж байгаа шүү байна. Kumar. This camp. Okay, nice. Заанда ирж шүү. Тэсэрэ. Яг одоо сахар идмэр нэ сникерс шаа. Сникерс идмэр Марс идмэр 5-ыг Sprite уугаа. Аяллийн влогтой минь хамт байгаа үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгэхээр манай влогийн хамтрагчаар Oral-B та бүхэндээ хамтран ажиллаж байгааг дуулахад таатай байна. Тэгэхээр та бүхэн нэг урамшууллын мэдээллийг хүргэх гэж байна. Энэ юу вэ гэхээр та бүхэн Oral-B-гийн бүтээгдэхүүнүүдийг худалдаж аваад за тэрхүү худалдан авсан баримтаа хож цэгийн мэн вебсайтэд бүртгүүлээд 300 сая төгрөгийн шагналын самтай чанар бол ухаалаг сонголт тэмээг урамшуулалт хамрагдах боломжтой болж байгаа юм байна. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг хож цэгийн мэн вебсайтаас аваарай. Манай влогийн хамтрагчаар Oral-B хамтран ажиллаж байна. Ёо, this camp дээр минь гом байна гэж боддоо. Ямар гоё юм бэ. Тэгээ баг үлдсэн бүх өдөртөө гом ирдээд амтэрч юм байна уу. Угаасаа л махгүй болж. Чиркэг гомтойгоо амт. Тичнэ. Хумэн. Бараг үлцэн өдрүүдтэй бараг гом юм шүү. Бараг гоё юм шүү. Гом байгаад бол гомын гоё дэдэл явчих. Гэрчлээ. Нэг бантан баг шүү. Нэг бантан байдаг. Маргааш идэх. Тийм шүү дээ. Бантан гоё.
өглөө болно шүү дээ тий. Одоо ирвэ идсэн гэж. Өглөө болно. 271 омлет. Тэгж идснээр бүр өдөжгөө явж. Одоо өдрийн хоолнд орж байна. Өдрийн хоолнд тэгээд гошин татгаа мэдэж байна. Аргагүй юм дөө. Чи юу? Би бол бүр амар баярлж идэж байна. Гэхдээ өөр махтаа хоол байвал идэн шүү дээ. Тийм л дээ. Энд дэв хамгийн гоё сонголт бол гэхдээ гоё юм байна. Гоё юм тий. Ямар гоё хоол. Өглөө төр 2 зүрх нахлаад байл. Нэг өндөгний омлет идэнгүүт ингэж амар явсан гэж бодхолтой. Амар челленж шүү. 15 минут 27 хавтай. Тэгээ яач вэ? Гомноо. За. За энэгээр юу зарж байгааг харцгаая. Yeah. оны 3 сарын 19-нд January, February, March, April, May цаочлаарай. 5 сар юм биш үү? За. Манайг ойлгож арай. 2000 оны 5 сарын 19-нд Эверестд гарсан өөрхөө зурагтай гар үсгтэй өгсөн байна. Энэ ингээд ер нь ирсэн бүх бейс кемпүүд дээр ингээд янз бүр гоё юмуд үлдээсэн байдаг. За энэгээр юу зарж ингээч? Шоколад зарж ин. Ийм шоколадууд их зарна. KitKat, Mars. Тэгээ нойлын цаас мэдээж зарна. Тий. Нойлд ороход нойлын цаас байхгүй бол чи нойлын цаас авахаас яах юм бэ? Авахгүй байхаас яах юм бэ гэдгийг гарууд ойлгоцсон байл. Тэгээ зарт юм билээ. Хүтэн байгаа юм шүү дээ энэ чи. Яа, хүтэн байна. Тэгээд энэ миний одоо манай хоёрын бууж байгаа юутай нэг жоох галт танилцсан. Габи гарахгүй мó? Энэ хүлээгээд байгаа шүү дээ. Gabi. Along the coast, 3 days, 112 kilometers. Just quite beautiful. Манд нь энд байгаа майхнууд болон таалагдаад байгаа байхгүй. Хонж үзмээр санагдаад. Тэ. Энэ асуухан сонирхолтой шийдэл бас тээ. Хүүт юм болоо. Майхнууд байгаа юм да. За наад чи юм шүү дээ баг хамгийн баруунтах гэхээр гүч юм уу. Яа. Стил. Юу байгаа гэсэн юм бол? Подолк. Тэтэй байгаа юм байна. Вау. Зэ. Ишээ өшөти хаус байна. За манай эцсийн зогсоол. Бид хоёрын зорж байгаа эцсийн зогсоол маань тэнд байна. Яа, энэ хавчстай үнэхээр гой сайхантай нь ярих юм алгаа. Гой сайхантай нь үнэхээр ярих юм алгаа. Амар царай алтчихж байна найзуудаа уучлаарай. Энэ ти хаус юм болов? За энийг нэг үзээдгий. Би ганцаараа оруулчихдөө.
За тэгээ Gorok ship оронгуутлаа яах вэ ингээд сүлжээтэй хүмүүс үлээр тэндний Монголын туг байгаа шүү ороод үзээрэй юмзэр. Тэгээ яг үнийг хэлэхэд тэргээл Bagabitory хинч тэнд ингээд бичлэг хийхийг ерөөсөө хүсэхгүй л байсан. Тэгээл өөөсөө хийх ёстой юм чинь. Битэрийн бас ажил байсан учраас тэгээл камераж ирэл бичлэг хийж исэн да. Тэгээ тэр болгоныгоо нуугаагүй. Тэгээ нуугаагүй ч баг онсон юм шиг байна. Тэгээ камерын өмнө дандаа сайн сайхнаа харуулахгүй. Тэгээ яг миний бааж байгаа бичлэгээс бусд нь бол орж байгаа шүү. What is this place? Gorok ship гэж нэг юм газар байт юм. Gorok ship гэдэг одоо энэ болохоор яг base camp-ээс ердөө нэг ингээд бүдэн баримжаагаар харах нэ. Нэг ганц 2 км-ийн. За энэ tea shop биш бол авчлаа. Хөө нэмний нэг л өмсд. Галзуу юм. Нүүр амбирч гинэлээд аллаа. Hello. За би тэр махгүй болоод нэг сарлаг итгээр боллоо. Сарлаг гаргачих уу? Энэ сарлаг гаргахаар боллоо. Тэгээ сонгож байгаад нэг айгүй машигтай сарлаг. Гүр задаад авчлаа. Мачаар нэг онгоцтой юм өгөрч хайгаад байна. Гиз өвдсөн байгаа. Хөлтөлч. Амттай хөлтөлч. Өндөр багталтай. Монгомаар санагдаад яваад. За нэг tea house хайгаад Монголынхаа нэг продуктыг мандрин байна. Би мандрин идмээр байна. За ийш харч үзтээ. Калабатар лож. Ой. За энэ биш нөө. Энэ бол биш байна. Чичиг юм бэ? Тэгэр Биш байна. Yes. Арай хамаагүй шааж байна. За олсонгүй очлаарай нэг Монголынхаа тугийг ч олж чадлаа. Би чадсан. Зүрх сэтгэлээс чи намайг хайлах. Зүдний шүү хайны зүрхийн даг. Ашгүй биш. Биш асчлаа шүү дээ. Миний хамгийн сайн найз цаанаа. Миний хамгийн сайн найз энд. За тэгээ Gorok ship дээр ирсэн тэмдэглэл минь хүрээд өндөрлөж байна. Миний амьдралдаа туулсан бас хамгийн амар юм хүнд бэрх өдрүүд энийг байсан. Эпизод 8-ийн дүрслэл камерт буусан тэр байгалийн сайхан хамгийн сүүлд зорьсон газараа очих мэдрэмж бүх зүйл 8 дээр гарах болно. Магадгүй бид хоёр бас нэг бууж байгаа буух маань бас нэг өөр зүйл байгаа. Эпизод 9 болгож оруулах уугүй юу гэдэг бас ярилцаж байгаа. дээр 9-ийг гарах уугүй юу санаж маань бас яриад л байгаа. Гэхдээ би бол гарна гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр бас буцах 3 хоног маань бас сонирхолтой. Гэхдээ яг бид хоёр бол үнэхээр их ядарсан болохоор жоохон дутуу битсэн. Яг хөтэ тэрийг холиод бол нэг эпизод бол гаргачих болно. Ер нь бол бид хоёрын нийт туулсан зам маань нэг талтаа нэг 60-аас 70 км. Хоёр талтаа нэг 130 орчим километр байгаа. Тийм болохоор мөн буцахтаа бол 3 оны дотор нэг 60-аас 70 км туулсан байлээ. Тэгээд буцахад бид хоёр 10-д нэг өдөр нь 10 бараг 20 цаг алхасан ч байна уу. Тэгээд бас аэропорт дээр бид хоёроос онгоц маань нисэхгүй 2-3 хонсон тэмцээнэ. Тэгээд Луклагийн аэропорт маань бас нэг хамгийн аюултай аэропорт гэдгээр бас дэлхийд алдартай аэропортоос бид хоёр буцнаа. Тийм болохоор эпизод 9-ийг бол би бол гаргаж шоу санджаа. Эпизод 8 дээр
хамгийн сүүлийн газараа бид хоёр зорилгоо биелүүлж чадах болно. Тэр үед бид хоёрын сэтгэл хөдлөл ямар байхыг бас та бүхэн хараарай. Монгол улсынхаа дугийг мандуулах болно. Сүүлийн дугаар дээр бид хоёр нэлээд ач холбогдол өгч байгаа. Тэгээ маш гоё эпизод 8-аар эргээд уулзцгаая. Хамгийн сүүлд нь энэ нүртэл хамт байсан манай влогийн үзэгчдтэй маш их баярлалаа гэж хэлмээр байна. Хамгийн сүүлийн эпизод 8-аараа уулзцгаая. Баярлалаа. Баяртай. Basecamp маань харагдчихна. Кино юм аа. Яа, яг ойллаа баг. Ханаа санжаа маань баг. Цас харах нэ. Яа, гоё юм бинийра.